Сайхан өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж байгаа хүүхдүүдээ одоо бид нар өчтөрийнхаа ярьжсэн юмнуудыг үргэлжлүүлээд ярья. За, жолижи. Яагаад тэр уурхай харанхуй тоостой газрын малчнуудыг нөгөө том нүх гаргаад шороо зүгөөд байгаа энэ том машинууд. Машинуудын нөөцөө тэр хүмүүс чинь хамгийн гол нь цалин авах гээд ажил хийгээд цалин авах гэдэг шүү дээ. Тэгээд тэд нар чинь тэрийг хийх ёстой гэж үзээд тэр малчтын нөгөөд тийм амар болгоцсон байгаа. Мишель Там дэлхийг аврах гэж байгаа үзэгч хүүхдүүдээ. Та нар 10 хар нүглийг үйлсний үрээр хүмүүс зовдөг учрыг мэдэх үү? Хэрвээ та нар бүх хүмүүсийг аз жаргалтай болгох гэж байгаа бол юуны өмнө 10 хар нүгэл гэж юу болохыг тань мэдэх хэрэгтэй. Хар нүгэл нь юу вэ гэвэл сэтгэлээр үйлдэх 3, хэлээр үйлдэх 4, биеэр үйлдэх 3 нүгэлгээд бие хэл сэтгэлийн 3 үйлд тус ангилагддаг байна. Сэтгэлээр үйлдэх 3 нүгэл нь дотроо буруу үзэл, хомхой сэтгэл, хорон санааны нүгэлгээд дахиад 3 ангилагдана. Буруу үзлийн нүгэл нь юу вэ гэвэл би ид чидтэй бүхнийг чадах хүч надад бий гэж өөртөө итгэж чадахгүй, мөнгө хүчтэй, мөнгөтэй сүртэй гэж мөнгөнд цөгдөж, мөнгөтөд шүтэж, мөнгөний төлөө ажиллах нь буруу үзлийн нүгэл болно. Буруу үзлийн нүгэлд мөн 3 өр боловсрно. 1-р шалтгаан цохилдох үр. Үүгээр буруу үзэлтэй хүн хэн болдог вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Тухайлбал буруу үзэлтэй хүн башир цусар зантай болдог хэмээн Бодмирын зэрэг сударт заажээ. Том дарга баян боос харахаараа өмдөндөө тусаах шахдаг ийм арчаагүй амтан болчихсон явгч гэжтэй. Том дарга баян боос харахаараа өмдөндөө тусаах шахан яадгаа алддаг ийм өрөвдмөр залуу үеийг манай боловсролын байгууллагууд шат дараатаагаар бэлтгэн гаргаж тэр новшин үйлийг нь манай тэргүүн их хамт оройлон чиглүүлж залуу хүүхдүүдийн зүрх сэтгэлд нь тулан ажилласнаар өнгө мөнгөний төлөө яахаас ч буцахгүй шулуундан гарсан мянган цалмиг дэлгэр мөнгө сайхан тунгууд бэлтгэгдэн гарч өнөөгийн Монголын нийгмийг бүрдүүлэх болсон. Харин түүний хор хохирол нь хүнд тусч ямар уршиг, ямар гамшиг дагуулна вэ? Нөгөө тэр нүх ухаж байгаа хүмүүсээ штэ. Тэд нар цалин авахын төлөө тэгэж том нүх угаад юм. Тэ. Тэгээд цалин авахын төлөө тэр том нүх ухаад байна. Яагаад цалин өөртөө зовоод байна штэ. Тийм багаач. Өөртөө жаргаад тэр нүхийг ухаад, жаргах гэж нүх ухаад байгааш цалин авчвал би жаргана гэж ухаад байгаа штэ. Тэгээд цалин авчиж жаргах байсан бол бүгдээр улам зовоод байна. Тэгээд хоёрдугаарх нь хомхой сэтгэлийн нүгэл гэж штэ. Энэ болохоор зэрэг ингээ буруу бодчихлоор цалингаал нэмүүлчихвэл би жаргана гэж удаад байдаг байхгүй юу? Тэгэхээр чин зэрэг цалингаал нэмүүлчихвэл цалингийн нэмээд авах тусам Монголын бүх хоёлыг тавиач нөгөө цалин хүмүүсийг аз жаргалтай хэзээ ч болгодог улам зовоод байдаг байхгүй юу? Тэрийг бурхан сургаал дээр бүх юмыг байхгүй болгоно гэж үйл өөрөөр хэлсэн байна шүү дээ. Энэ ид чидтэй ном маань биднэрт хэлээд өглөө. За энэ хоёрыг л өнөөдрийн нэвтрүүлгээр нааш нартаа гол нь ойлгуулчих. За хүүхдүүдээ өнөөдрийн нэвтрүүлгээр юу ойлгосон тухайгаа дараа нь яриарай. Та нар юу ойлгосноо ээж аваасаа асууж үнэн бол ээж идэд итгээрэй. Харин өөр хүмүүсүүдэд ээж идэд итгэхгүй болохоор ажил хийгээд тань цалин аавна гэд том нүгэл хийдэг юм байна шүү. Өнөөдөр сонин гоё юмнууд олоод авлаа. Түр баяртай.